Хүүтний яам наашилж хүүхүүрийн яам цаашилж байгаа юмны төдөө орон нутгуудад өвлжилт нэлээдгүй хүндрэх төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байна. Ялангуяа Монгол орны баруун болон зүүн аймагуудын ихэнх нутгуудаар цасны зузаан огцом нэмэгдэж, өвлжилт ихээхэн хүндэрсээр байна. За нийт нутгийн 90% нь 7-оос 40 см-ийн зузаантай цасан бүрхүүл тогтож, улмаар зуд болгоч нөхцөл байдал үүсэж байгааг онцгой байдлын газраас мэдээлсээр байна. Цаг агарын хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдээ зарим аймагуудын аслагдсан сумдуудад шуурхай албаны болон дөрвөн тусламжийн автомашинууд хурж очиж чадахгүй болоод байна. Зарим аймагуудын дөрвөн тусламжийн автомашинуудын гүйлтэн дуусчихсан үйлчилгээ үзүүлэх боломжгүй болоод байгаа. Нэгсэндээ гамшигын болон эрүүл мэндийн онцгой асуудал гарлаа гэхэд төр иргэндээ тусламж үзүүлэх боломжгүй болж өвдөж зовсон орон нутгийн иргэдийнхээ хувьд ёстой бол тэнгэр хоол газар хатуу гэгч нь болж байгаа гэхэд болох бодохгүй. Нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь одоо цасан бүрхүүл тогтсон. Тэр дундаа 40 гаруй хувьд нь бол өвлжилт хүндэрч болцсохгүй гэсэн ийм цаг уурын байгууллагын мэдээлэл байгаа. Уус, Баян Үлгээ, Ховод, Улган гэсэн аймагуд дээр бас зарим тал дээр одоо өвлжилт хүндэрч болцсохгүй сумууд дээр дэмжлэг тусцаа үзүүлэх тал дээр мэдээлэл ирсэн байгаа. Төв одоо сая дурдсан Хинти, Булган, Ховод гэх мэтчлэн одоо аймагуудын эмнэлгийн тусламж үйлчилгээний автомашины гүйтийн норм дууссан энэний санхүүжилтийг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэл төрүүлсэн байгаа. Зөвлөлтийн хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдээд орон нутгуудад шаардлагатай тоног төхөөрөмжүүд, автомашин болон хөрөнгө санхүүгийн асуудлууд нэлээдгүй тулгарч байгаа. За энэ хүрээнд засгийн газраас аймаг бүрт 150-аас 250 сая төгрөгийг хуримтлуулж, өвч тэжээлийн үнийг бууруулах саналыг оруулаад байгааг албаныхан хэлж байгаа юм. Ихэнх нутгаар үүссэн цасан бүрхүүлээс болоод зам харгуу цасан дарагдаж, богдох асуудлууд ихээр гарч байгааг мэргэжлийн байгууллагуудаас хэлсээр байна.